За сайн байна уу? Өнөөдөр би хотоо ирж байгаа байна. Ямар ч гэсэн хотоо минь уур амьсгал сайхан байна. Одоо сайхан л гэж хэлэх үтэй. Зураан бодвол энэ чинь 6 сар гэдэг чинь бол зуны 6 сар гэдэг чинь хотоо нутаг маш гоё байдаг. Ногоо гарцсан шиг, өнгө удаг ил гарсан гоё л байдаг цаг үе. Гэхэд бол одооны 6 сар ч одоо мал хов хайвар юм байна. Байгаль орчны модал бол одоо ер нь гацуудж байгаа юм байна. Тэр иймэрхүү байдалтай би өнөөдөр отор дээр ирчээд байна. Манай нэг дуунарын. Тэгээд л өстэй маш сэтгэл хөдлөх шиг байна. Манай Монгол нутаг яхад ийм болж байна. За өнөөдөр одоо холбоос сүлжээнтэйгээр Монголын минь ард түмэн, хойд Монголын минь ард түмэнгүүд өвөр Монголынхаа монголчуудын тухайтай бас олон үйл хөдөлгөөн хийж байгаа юм байна. Одоо Эзэн хааныхан хөрөг зургийг готалгад оромжилсан энэ талаар ч гэсэн их олон зүйлийн хөдөлгөөн хийж байгаа юм байна. За Мартан ардынхаа дайрагдаж доромжилж байгаа энэ тал дээр ч гэсэн бас олон зүйлийн эсэргүүтлээ илтгэж явах юм байна. За та бүхэндээ баярлж байна. Ер нь тэгээ тийм л дээ үнэн. Монголын төр засагч гэсэн ер нь нэг жоохон ард түмнийхэн удас хийж байгаа юм ер нь л жоохон хэцүү шиг л харагдаад байгаа. Ард түмэндээ хийж байгаа. Энэ төр гөрн авч явж байгаа нэг тасгаар тогтносон нэг улс гөрн гэж байхад одоо хийж байгаа зүйл нь бол бас заримдаа таалагдахгүй зүйл хийгээд байна. Газар нутаг шороогоо их байгалаа хамгаалах тал дээр ч гэсэн ер нь таалагдахгүй зүйлээ олон хийгээд байна. Тэгээд миний түрүү удааны нураалга дээр ч гэсэн 10 өвөр Монгол гэсэн гүбэг дээр л нутаг усан хамгааллыг гэж оролцсон баг. Ер нь чигээ энэ удаа би баригдаад ирээнд байж хат Монголын олон ардууд нь ирээний гэндэнд байна. Өөр гадна улсын ялтангууд тийм харин байхгүй. Яагаад Монгол улсын иргэдүүд тийм харин байгаа. Яагаад ард иргэн тэгээд гадна улсаар гадна орноор таниучлээд өнөөдрийн хэмжээнд амьдралд оройтод ийм хэмжээнд хүрээд харь улсын гяндан суугаад байгаа. Харь улсын ялтан болоод байгаа. За энэ бол төр гөрнөөс нь ч гэсэн хамаархангүй цаана элчин сайдын яамнаас ч гэсэн ялтангуудаа ард түмэнд ямар ч арга авч тавдаг вэ гэж гомдолтой байцгаас өмсөд харин байсан. Тэгээ ер нь өөр харь улсын гол ингэж таниучлж явж ялтан болж байгаа байхгүй л да. Энэ бол онцгой л байна. Онцгой байдал байна. Энэ юуг харуулж байна вэ? Ардууд яагаад энэ хэмжээнд хийж байна вэ? Энэ үлбэр амьдралын аргагүй байдлаас л ийм юм хийж байгаа болов уу гэж би ч гэж бодлоо. Тэр өмсөөч гэсэн тэгж ярьж байна. Аргагүй амьдралын гацагдлаас л ингэж гадагш татагч танд ийм юм хийж ялт оноод байна гэж ярьж байна. Ер нь хэцүү л байна. Өвөр ар гэсэнгүй монголчуудын амьдрал өнөөдрийн хэмжээнд хүрч байгаа бол ер нь хэцүү л байна. Заримдаа ер нь их стай нэр вайлчмар санагдах юм.